геополитикийн хувьд бол маш ашигтай байрлалтай. Тэгээд энэ 3 сая хүнээ нэг хүн шиг амьдруулчих чадахгүй. Тэгээд төсвийн асуудал ярихлаар тэгэл ийм зардлыг нь таны ингээгээл ийм байдлаар бас явж байгаа нь тэгэхээр бас таалагдахгүй л байна л да. Одоо үнэхээр зоригтой томоохон өөрчлөлт хэрэгтэй байна. Энэ Монгол төрд энэ нийгэм чудраг ёсыг тогтоох, төсвийн сахилга батыг чангатхан сайжруулах, тодорхой хариуцлагын асуудлыг ярих. Нэн тэргуунд энэ тасалдаад байгаа орлого нь яагаад ингэж байна? Яагаад эдийн засаг хүндэрч вэ? Энэ дээр дүгнэлтээ хийгээ бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэр үн докторжуулах хөтөлбөрөөс хичнээн төгрөг орж ирэх юм. Тэр бондны зарцуулалтаас хэдийг нь зөрчүүлчихэд эргүүлж төлөх юм. Хөгжлийн банкн дээр хичнээн төгрөг эргүүлж төвлөрүүлэх юм. Тэг ямар хариуцлагын асуудал энэ ч ярих юм. Энэ бүгдийг хий гэж л Монгол Ардын намд итгэлээ өгсөн гэж ойлгож байгаа. Энэ Эрдэнэтийн 49%-ыг нь хувьдаа авсан тэр компани эцсийн үр дүндээ баатар болж дуусч байна л да. Ер нь чих хандлага нь иймэрхүү болоод байна. Монголын компани авчаад ах чи юу нь болохгүй байгаа гэдэг асуудал ярив. Гэтэл тэр чинь хууль бус үйл ажиллагааны улмаас хувийн компани шилжчихээд байгаа. Засгийн газар нэн тэргуунд эзэмшихээсээ татгалцсан. Стратегийн ач холбогдолтой орд газрын асуудал улсын хурал дээр хилцэгтэйгөө. Тэгээ энийг нь яаж шийдэх юм? Оюутлогоогоос 2022 оноос ногдол ашгаа аавна гэдэг ийм ойлголттой байтал тэр нь 15 жилээр хойшлцсон. 2037 оноос эхлээд ногдол ашгаа авчиж магадгүй, үгүйч хийж магадгүй, энэ ч хойшлж магадгүй гэсэн нөхцөл байдалтай байгаа. Орлогын асуудал дээр нэмэх гэхээр тэр оюутлогоо олборлолтоос нэг 5-6% татварыг нь яаж энэ зөв тоо юу, буруу тоо юу гэж ярьж байгаа жишээ нэ. Гэтэл тэр орд газрыг ухаж байгаа төлөө бид нар мөнгө төлж идэг төрн. Мөнгө төлөөд тэр нь олборлолтын хөрөнгө оруулалт нь нэмэгдэх тусам тэр улсын өр нь нэмэгдэж идэг. Үүнээс болоод ногдол ашиг авах хугацаа нь улам хойшилж идэг. Тэгээ эн чин хиний өмчийг хэн ухаад гаргаад яваад байгаа ийм асуудлууд бол ерөөсөө бүх төвшөндөө газар авцсан, улам үр үндэсээ гүнзгийрүүлсэн. Банк санхүүгийн байгууллагууд нь улс төрт их оролцдог болсон. Улсын хурал дээр ямар хууль гацх вэ? Ямар хууль ногоон гэрлээр батлагдах уу гэдгийг шийддэг болсон. Энэ өмнөх ерөнхий сайдын тэр арын өрөөнд нь л арилжааны банкны захирал нь сууж идэг болсон. Инээж өгөхрөөл ерөнхий сайдыг хэнийг томилох уу гэдгийг хүртэл тэр арилжааны банкуд нь мэддэг болсон. Бүх улсыг эзэлдэг болсон. Тэр төрийн ордныхоо дээр арилжааны банкны тэр нэрийг нь логог нь хадалтаа гэд хүмүүс ярьж шít. Энэ үнэхээр тоглоом биш болсон байна шít. Тэгээ ийм нөхцөл байдлууд дээр үнэхээр цэг тавиад зоригтой тавиад үнэхээр хоорондоо хуйлдчихаагүй юм бол тэгээ цаашдаа ямар замаар энэ улс орн чи явах юм? Энэ олж байгаа төсөв мөнгө энэ орлогоо хаашин чиглүүлэх юм? Ингээ явах юм бол энэ жижигхэн 10хан тэрбумын эдийн засгийг үнэхээр босгоч чадахгүй ийм ярьж байгаа нь үнэхээр бас онцгой санагдаж байна л да. Тэгээ ийм байдлаар бас ажилд хандмаар байна. Тэгээ энэ хариуцлага ажил хүлээж байгаа нөхдүүд маань энэ асуудлыг үнэхээр зоригтойгоор тавиад ажилламаар байна. Энэ Монгол банкн дээр ч гэсэн энэ валютын ханшиг зогсоомоор байна. 2400 хүрлээ. 2600 хүрчих юм бол Монгол банкны ерөнхийлөгч баг өөрөө саналаараа хариуцлага хүлээж өргөдлөө өгөхөөс өөр гарц байхгүй шүү. Энэ тал дээр санаачлагтай ажиллаад хэдхэн хоногийн өмнө энэ миний тавьсан асуудлуудыг зөв зөвтэй судалж гин гэж Монгол банкн дээр ярьж исэн. Эдийн засгийн байнгын хорооны биднийг очиод ажилдаа танилцахад тэр валютын хадгаламжийг бол бас зогсоох хэрэгтэй. 2 тэрбум доллар тэнд байна. Хэрвээ экспортлагч биш л бол тэрнийхээ төлөө улсдаа татвар төлдөггүй л бол энийг нь зэгцлээ зөв судалж байгаа гэж байгаа боловч сая төрөл арилжчихсан орж ирэл шал өөр юм яриад байж идэг. Гэх мэтлэнгийн байдлаар бас ажил хариуцсан хүмүүс ингэж бас хандмааргүй байна. Тэгээ энэ хариуцлагыг шат чадандаа бий болгоод энэ явах юм бол энэ эдийн засгаа бас босгох асуудал бол үнэхээр амархан шийдэгдэнэ гэж ойлгож байгаа.